За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаа их тийм сонин сэдвээр уншлага хийх гэж байна. За тэр нь юу вэ гэхээр одоо танаас мөнгө зээлсэн хүн чинь одоо эргүүлж өгөх бодол байна уу? Эсвэл одоо өгөхгүй бодолтой байна уу гэдэг нэг. За нэг ийм нөгөө request гэх юм уу? Нэг ийм уншлагаар хийгээд өгөөч өөр авлагын талаар гэсэн хүсэлт явж байна. Тэгээд хизээч нэг тийм санаанд орж байгаагүй юм байна. За тэгэхээр бас сонирхолтой санагдлаа. За тийм учраас нэг ийм уншлага хийх гэж байна. За хэрв та хэн нэгнээс авлагатай бол за тэр хүн чинь танд ер нь өгөх бодол сэтгэл санаа байна уу? Боломж бололцоо нь ямар байна вэ гэсэн нэг ийм уншлага хийж байна гэсэн үг шүү. За ингээд сонголтын 3 карт. Зяалэзний сонгосон байхаа гэж найдаад дараагийн хэсгээс уншлагаа хүлээж аваарай. За нэгдүгээр групп. Картуудаа тавьчихж байгаа. За картуудаар юу хэлэх гэж байна гэхээр за танаас тэр мөнгө төгрөг авсан хүн чинь одоо яг өгөх сэтгэл санаа байна уу гэдгийг хэдэн картаар үзэх гэж оролдъё. За moon card. Moon. Four of Cups. За энэ хоёр маань юу хэлж байна? Ямар ч гэсэн үнэхээр тодорхойгүй байгаа шинжтэй. Тэг үнэхээр тодорхойгүй. Бараг нэг тийм те. Одоо нөгөө авах гэж байгаа хүн нь царай алдчихж байгаа юм шиг хэлбэртэй. Арга авсан марснаа одоо мэдээж санаж мэдж байгаа ч гэсэн нэг жаахан тийм тэр нөхцөл байдлыг харахыг хүсэхгүй. Нэг ийм дүр зураг энэ дээр байна. Одоо эсрэгээр та одоо нөгөө мөнгө авах гэж байгаа хүнээс нэг тийм жоохон царай алдсан байдалтай. Жоохон санаа зовсон байдалтай байна л гэдэг л та таныг. Moon card ер нь бас санаа зовнэлэг илэрхийлдэг л та. Өөх юм болов яах юм бол гэл. Тэгээ бас мөн жоохон тийм нууц байгааг илэрхийлдэг. Нуугаад байгаа юм байгааг. Магадгүй үнэхээр боломжгүй байна гэдэг байгаа бол энд нэг жоохон санхүүгийнхаа одоо тийм бодит боломжтой байсан ч боломжгүй байж гэдэг юм нэг тийм жоохон нууц байгаад байгаа хэлбэрийг хэлээд байгаа. Бас санаа зовнилыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь өөртөө чинь жоохон энэ нэг тийм нүүр тулж харьцахаас жоохон зайлсхийгээд байгаа. Ийм энерги гарч ирж байна. Холбоо барихгүй, магадгүй нүүр тулж уулзахгүй нэг жаахан зүгтс хэл яваад байгаа болов гэмээр. Ер нь бол энэ тий хойшлуулах тий яг нөгөө тий үл тоох усрлж байгаа шүү дээ. Ингээд одоо харахыг үзэхгүй. За тэгэл өөрөө чинь нэг юм хүлээлгсэн байдалтай ингээ байгаад байна. Тэгээд цаг хугацааны үед ямар цаг хугацааг болсон мэдээж байгаа тий. Ерөнхий карт энэ хоёр бол нэг юм хэлээд байна. За энэ бас энтэй ингээд гарч ирэхээр юу хэлэх гээд байна гэхээр жоохон тийм гинтийн асуудал гарч жоохон орлого нь тасалдсан байж магадгүй гэж. Энэ нэг таслах гэсэн үг аахгүй юу? Жоохон төлөвлөөгүй зардлууд гарсан байж магадгүй. Ажилтай нь холбоотой жоохон орлоготой нь холбоотой жоохон хүндрэл учирсан байж магадгүй гэж. Өөрт чинь нэг жоохон за тэдий тэгээд нэстэ яг ингээд энэ ажлыг амжуулж хараа одоо яг тэдий ингэнэ тэгнэ гэсэн бол яг нөхцөл байдал нь тийм болоогүй бах. Хилсэн шигэ бодсон шигэ. Тэгэхээр тэр нэг орж ирж исэн энэ орлогыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Мөнгө, эд баялаг, санхүүгийн орлогыг илэрхийлэх. Гэтэл энэ фиш карт уруу хараад гараад ирж байгаа. Тэгэхээр яг энэ хүн нөгөө нэг боломжтой болоод өгнө гэхээс илүү өөрт чинь хэлсэн ярьсан юм жоохон худал хуурмаг болоод тэгээд орлого нь тасалдсан гэж. Төлөвлөсөн нь тасалдсан гэсэн үг. Тийм. Эсвэл төлөвлөөдөөгүй зардал гарсан. Тэгэхдээ тэрнээсээ илүү баг төлөвснөр нь болоогүй гэдэг санааг л ер нь хэлэх гээд шиг байна. Тэгээ нөгөө нэг бодож исэн амжилтандаа хүрж за чиний мөнгө яг энийг амжуулаад яг ийм орлого олцохороо за яг ингээд өстө тийм болгоод өгнө гэдэг. Ингээ ярьсан чи ерөөсөө тэр тэрнийхэн дагуу бодлоогүй юм гаргаж ирээд байна л да тийм.
За санхүүгийн байдал нь тийм одоогийн байдлаар үнэхээр тийм энэ мөнгө санхүү эд баялагийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ карт уруу гарч ирээд байна. Тэгэхээр санхүүгийн байдал нь одоо бол нэг тийм сайнгүй байгаа гэж мөнгөний асуудалтай, санхүүгийн дарамттай, орлого буурсан гэсэн. Тэгэхээр энэ хүн мөнгөтэй байгаад өгөхгүй биш. Үнэхээр мөнгөгүй одоо яг байгаад ах шиг байна. Тэгээ мөнгө олохын төлөө бас уул нь ингээ хичээж байна энэ хүн чинь 8-ын зоос гэдэг карт маань болохоор юу хэлж ийм гэхээр одоо яг л өөрийнхөө чадлаар аль их хичээж хөдөлмөрлөж байгаа хүнийг илэрхийлж байгаа юм л да ер нь бол. За энэ аз жаргалын тийм дөрвөн дэлбэт карт л да. Тэгэхээр сайн бас тий одоо юу гэх юм энэ хүн нэг жижигхэн боломж, гинтийн мөнгө, төр зургийн энэ нь одоо яг нэг өстө нэг урд тормоогоор хой тормоогоо нөхнө гэдэг шиг төр зургийн нэг өөрийгөө аргацаагаад нэг азаарч гэж байгаа юм шиг нэг өөрийгөө аргацаагаад байж байгаа байдлуудыг хэлээд байна л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүсэж байгаа шиг нь мөнгө орж ирэхгүй байгаа ч гэсэн нэг баг зэрэгээр одоо нэг жоохон юмар нэг өстө нэг болоод байж байгаа нэг байдал байгаад байна тий. За энэ хүн ер нь чиний мөнгийг авсан тэр мөнгө санхүүгийнхаа тэр амлсан юм авсан юм өгөх одоо сэтгэл байна уу? Тийм өгөх хүсэл байна уу гэдэг юм бол энэ Star card, Eight of Pentacles 2 тий юу хэлж ийм тэгэхээр хөдөлмөрлж тийм энэ айгүй завгүй хөдөлмөрлж байгаа хүнийг хэлж байгаа гэсэн шүү дээ тий. Хөдөлмөрлж ижил одоо өгөндөө гэсэн бодол тий. Ажил хийж байгаа л одоо ажлаа сайн хийж байгаа л одоо мөнгөтэй болохоор өгөндөө гэсэн санаа л байна л да тий. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал ийм байгаа болохоор жоохон цаг хугацаа орж магадгүй л гэж хэлэх гээд байна. Яг өгөх сэтгэл санаа байгаа юу? Бүр үнэхээр одоо ингээд гул орцсон уу гэвэл гулраагүй л юм байна сэтгэл санааны. Хүн ер нь нөгөө сэтгэлээр за би өгөхгүй гэж шийдчихвэл мөнгө орж ирсэн ч өгөхгүй шүү дээ. Гэтэл энэ хүнд бол тийм биш байна. Нөгөө санснаар нь болоогүй тэгэл одоо хөдөлмөрлж иж мөнгө төгрөгөө ажил хийж өгөндөө гэсэн нэг юм бас бодол ядаж нөгөө бодлон зөв байна л да энэ хүн. Тэгэхээр эхлээд өөрөө мөнгө олох хэрэгтэй байна тий. Одоо өстө нэг амь зогоож байгаа юм шиг л гэдэг шиг айгүй жоохон юмар нэг газан юм шиг жоохон юмар амьдралаа болгоол явж байна. Тэгээд илүү мөнгө олохоор л гэсэн сэтгэл байна л да тий. За үр дүн нь яг яах вэ гэхээр тий. Бас тийм буцааж авах боломж байгааг илэрхийлээд ахаад таарын одоо бол ингээд хайрцаг шалгуудахыг хүсэхгүй байгаа юм байгаа ч гэсэн буцаагаад нөгөө нэг таарын харьцаа эхлэх үед мөнгөтэй болох үед эргээд харьцаад өгнөл гэсэн санааг хэлэх гээд. Тэгэхээр энэ ч гэсэн одоогийн нөхцөл байдлыг нэ энэ өгөө авааны карт байхгүй юу? Тэгэхээр одоо бол өөрт чинь баг нэрээ өчүүхэн ч өгөөгүй байгаа авсан мөнгөө. Ядаж багаар жоохон ч гэсэн өгч чадаагүй байгаа. Байж магадгүй. Өгсөн ч бүр үнэхээр өчүүхэн өгсөн баг. За гэтэл энэ карт уруу харж гарч ирж байгаа нөхөр тий. Ер нь өгч чадахгүй байгаад байгаа. Чи ерөөсөө тэр авах ёстой нэг жишээ нь заа нэг 10 сая төгрөг авах ёстой байлаа гэхэд магадгүй нэрээ чамд ёстой нэг ганц 200 мянган юм уу? Нэр ядаж саяыг нь ч бол өгөөгүй л байх шиг байна тий. За тэгэхэд энэ картаар өөрөө боломжтой болохоор өгч эхлэхийг илэрхийлээд нэг онцлог нь тий. Тэгэхээр нөгөө найдвар тасарч болохгүй нэ гэсэн карт. Ямар ч гэсэн алга болчоогүй юм байна. Одоогийн байдлаар л мөнгөний хүндрэлтэй байна. Өгөх санаа бол байна. Хожим дараа нь мөнгө орж ирэхэд бол өгнө гэсэн юм л юм байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр ямар ч гэсэн нэг тийм авсан хүн нь өөрөө тийм ёстой нөгөө арайч тийм нөгөө юу биш юм байна л да тий. Тийм өгөх сэтгэлтэй л хүн байгаад байна гэсэн үг. За сонголтын карт таны сонголтын карт time to act. Үйлдэл хийх цаг иржээ гинэ. Бүх зүйлийг урьдчилан мэдэх шаардлагагүй. Эхний алхмаа л хий. Дараа нь бүх зүйл хэрхэн өрнөхийг нь өөрөө хараарай л гэж байгаа байхгүй юу? Тэгээ бүх юм бэлэн байна л гэж байгаа. За тэр нь юу гэж юм гэхээр энэ карт чиний одоо энэ мөнгөтэй холбоотой ууршлага дээр хэлэх юм бол эргэлцэхэ болоод анхны алхмаа хий, боломжийг алдахгүй байх,
хойшлуулж байсан зүйлээ эхлүүлэх гэсэн мессежүүд ер нь энэ картанд дагуулж байгаа. Тэгэхээр төгс мөчийг хүлээх хэрэггүй одоо эхэл гинэ. За тэгэхээр одоо мөнгөтэй холбоотой асуултан дээр болохоор энэ карт яг яаж ойлгогдож байна вэ гэхээр зүгээр одоо хүлээгээд суух биш, таг чиг байх биш. Одоо тодорхой нэг ядаж л нэг энэ хүнлэгөө сануулж ягна ингээд. Тий. Мөнгөнийхөө талаар дахин сануул. Төлөх хугацааг нь боломжтой хугацааг нь яг юу болж байгаа нь юу болоод байгааг нь асуул авал сургал тодорхой тохиролцоо хийгнэ. За хэдийд энэ картууд бол тэр хүний байгаа байдлыг илэрхийлээд байгаа. Энэ бол танд ирээд байгаа мессеж байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө ч гэсэн мөнгө төгрөгийн боломжтой боломжгүй байгаа байдлаа илэрхийлээд одоо боломжтой боломжгүй байгааг чинь ойлгож гинөө. Гэхдээ чи яг хэдийд ингэж яах их боломжтой болох вэ? Тий. Гих жишээгээр одоо тэр хүндлүгээ ерөөсөө нэг мартчих болохгүй. Энэ хүн чам руу харахыг хүсэхгүй, хуулцахыг хүсэхгүй, харьцахыг хүсэхгүй байсан ч хамаагүй чи сануул гэдэг юм л та. Өөрөө үйлдэл хий. Тэр чихээр нөгөө хайжиж болохгүй. Тэр чихээр нь чимээгүй байгаад ээж болохгүй л гэсэн санааг хэлэх гээд байна. За тэгэхээр мөнгө бол тийм жоохон хугацаа орох ч гэсэн чи өөрийн гэсэн зүгээсээ бас ядаж те. Одоо тэр хүн боломжоор өгнө л гэж байна. Тэгтээ нөгөө юу гин боломжоор өгнө л гэж ингэж санаа тайвширч болохгүй шүү. За миний уншлагыг сонсоод. Тэгэхээр боломжгүй байгааг нь мэдчлээ. За боломжоор өгнө л гэж ингэж ойлгоч болохгүй. Гисэн ч гэсэн чи үйлдэл хийгээд байгаа байхгүй юу? Хүн нөгөө нэг сануулаад ахаар хэрв нэг жоохон боломж олдгол өөр хин нэгэн дөртөө бол тэрэндээ өгчих боломжтой байхгүй юу? Жишээ нь өөр нэг юмд яг за хахад арай өөр юм зарцуулчих боломжтой байхгүй. Сануулаад байна гэдэг шалтгаан чинь өөрөө мөнгөний боломж орж ирвэл эхний ээлжинд чамд өгнө гэсэн ядаж тийм санаа байхгүй юу? За тэгэхээр нөхцөл байдлыг энэ хүнийг хөдөлгөж эхлэх ядаж анхны орж ирсэн мөнгө төгрөгийн боломжид эхний номер 1 ээлжинд авахд чамд ядаж тийм үйлдэл алхам хийх шаардлагатай байна гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр хүлээгээл байгаад байхаас илүү жишээ нь ярилц гэж. Тэг ярилц. Нөхцөл байдлаа ярилц. Тэр хүнийг бас нэг ярилцахаар ойлголцсон. Тэгээд болвол тэдэд өгнө аавна гэдэг гэрэг контракт хийгээл гэр ядаж нэг гар үлийн өсгөр зурж баталгаажуулж авдаг юм уу те. За тэгвэл жишээ нь цаг хугацааны уртад ядаж баталгаатай байна шүү дээ жишээ нь. Өгье гэж энэ бодож байгаа сэтгэл дээр нь жишээ нь одоо гар үлийн өсгөр зурлаж авах хэрэгтэй юм байна л доо. Хөнгөж хуурамтай амьтан шүү дээ. Тий. Их удаа дэрхээр баг авсан өгснөө мартан шүү дээ. Тий. За тэгэхээр тэр талаас нь ер нь хөдөр бас тэр time to act гэдэг картаар одоо нэг жоохон тийм зөвлөгөө маягтай орж ирээд байгаа юм байна. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За 2 дугаар группийн уншлага эхлэе. За танаас одоо мөнгө зээлсэн тэр нэг хүн мөнгө төргийч одоо өгөх бодолтой байна уу, сэтгэлтэй байна уу? Одоо яг нөхцөл байдал нь тэр хүний нөхцөл байдал юу ямархуу байгаа болоо гэд нэг одоо хөзрөөс уншлага хийж үзье. За toil labor Seven of Swords. Ер нь бол энэ хүн тий таны ер нь аль чадлаараа л ажиллаж байна тий. Ер нь маш уухгүй маш бас хүнд тий хөдөлмөр эрхэлдэг бололтой байна тий. The Seven of Swords. Энэ нэг онцлог нь ямар ч гэсэн тэр хүн ажилдаа орлоготой байгаа. Тэгсэн хэрнээ энэ хүний юу нэг хийхээр жоохон амлснаа хойшлуулах, жоохон булдах, жоохон зүгтах, шууд үннээ хэлэхгүй байх. Ингэж их ажилдаа байгаа гэж ажилдаа байна гэдэг чинь орлоготой байна гэсэн үг шүү дээ. Гэтэл нэгсэндээ үннээ хэлж ерөнхийдөө нэг тийм жоохон бултж байгаа, зүгтж байгаа төрлийн энерги бол энэ хоёр картад бол хилээд байна тийм. Нэгсэндээ танаас нэг юм аваад зүгтааж байгаа юм шиг. За энэ хоёр картаар харах юм бол нэг жаахан онцгүй энерги бол харагдаж байна. За бусдыг харъя тий.
Тэр ямар ч гэсэн өөрөөс чи авсан мөнгөө бол тий мартцсан бол биш л те. Аа. Жаахан энэ мөнгөний талаар авсан өгснөөгөө ярих жоохон дургу энэ асуудлаас тийм зүгтаагаад байгаа л гэсэн гаргаж ирээд байгаа байхгүй юу тий. За lovers main family гэсэн. Энэ хоёр карт. Энэ хүн чинь ямар хүн хэн байх магадaltaй вэ гэхээр өөртөө чинь хайр сэтгэлийн харьцаатай ч юм уу дотн харьцаатай байсан. Эрэгтэй юм уу эмэгтэй хүн. Ер нь тантай нэг юм одоо нэг иймэрхүү харьцаа хандлагатай байсан тий. Бас нэг цаг үедээ бас хайрлалж дурлалцаад юм уу одоо яад юм тий. Дотн харьцаа үүсгээд явж исэн хин нэгэн ч байх магадлал байгаа тийм тэр хүнд. Хайр дурлалын харьцаатай эрэгтэй хүн эсвэл эмэгтэй хүн тийм ээ. Эсвэл гэр бүлийн одоо тийм асуудалтай. Ер нь нэг тийм хувийн харьцаа үүсгдэг. Нууцсаад авч яваад тийм хувийн харьцаа үүсгдэг хин нэгэн ч байх магадлал. Эсвэл тийм хүнээр чинь дамжуулсан байх магадлал. Ямар ч гэсэн л одоо чиний нэг харьцаатай чи ямар хүстэй хүн байсан ч эсрэг хүсний чинь тэр хин нэгэн эсвэл эсрэг хүсний тэр хин нэгнээр дамжуулсан хин нэгэн байх гэдэг байгаа. Нэг тиймэрхүү хүнд л жоохон мөнгө төгрөгийн өглөг авлага байгаа юм уу да тий. За гэтэл нэг сонио. Өөртөө чамд өртөө тэр хүн чинь өөрөө өөр хүнд бас ингээд нэг мөнгөө бас ингээд зарцуулсан байх магадлал байгаа байхгүй юу? Дамжуулаад бүр тий. Өөрөөс чинь авлагатай, өглөгтэй. Тэгэнгүүт өөр тэр хүн чинь ахаад өөр хүнд тий. Нэг ийм давхцсан тийм давхцал энерги байна. Тэгэхээр их л тийм жаахан эсвэл тийм ээ тийм магадгүй бүр давхар бүр нэг тийм нууц өөр чиний мэдхгүй өөр хин нэгэн яг гэвэл энэ 3 дахь нэг тийм харьцааны хүн шиг юм орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр цалин мөнгө аваагүй нэтэрэ гэж хэлсэн хэрнээ одоо жишээ нь өөр хүнд ингээд нэг бүр 3 дахь ингээд өөр талын хүнд одоо мөнгө зарцуулсан байх магадaltaй тэгсэрээ чамд жоохон удлаа хэлээд энэ удаа гэж. За тэгэл одоо энэ тийм харагтай зэлтэй хүмүүс янз янзаар тийм баахан л яадаг байлгүй тийм ерөнхийдөө нэг тийм энерги л байгаад байна тий. За imprisonment гэсэн тийм одоо хэл сүртэй зураг мөрөгтэй юм байна тий. 8 of Swords хөзөр 3 хараад гараад ирсэн байгаа энэ дээр. Тэгэхээр энэ хүн одоо бол өөрийгөө тийм нэлээд мухардалд орчихсон. Магадгүй одоо энэ хүн одоо нэг хүнээр тогтохгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл энэ ч одоо бүр шурангийн зураг байгаа зү. Өөрөөс чинь авч өөр хүнд зарцуулаад өөр юмд хэрэглэж ашиглаад тэгээд өөрөө их ажиллаад байгаа хэрнээ энд авч зогтаасан энергитэй. Тэгэнгүүтээ энэ бүр шорон моронгийн зураг тэгээд энэ дээрээс нь одоо ахиж мөнгө орж ирэх боломжгүй болохоор нэлээ амар тийм сонин бүр нэг заллингийн шинжийн одоо нэг тийм жоохон онцгүй энерги юм шиг байна. Ерөнхийн нийт нэг юм. Гэхдээ хүн болгон адилгүй л дээ. Тийм. Зарим нь бол зүгээр л гэр бүл найз нөхдийн хооронд ингэж өгж авалцаад тэгээд нөгөөдг нь ахаад ингэж мэгцэн цааш нь өгцсөн. Тэгээд жоохон удлаа хэлээд байгаа төрлийн ч байж болно. Зарим нь бол нэлээ хүндэрсэн төрлийн жоохон одоо нэг дамжуулж давхар яана гэдэг нэг ийм сони энерги орж ирээд байгаа нь юу вэ гэхээр нэг тийм магадгүй ганцхан таа биш нөгөө мөнгө зээлсэн хөрөгч нь ганцхан таа биш байж магадгүй юм орж ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн бол нэлээ мухардалд орсон гэснийг гаргаж ирээд байгаа. Одоо энэ тий ямар ч гэсэн ахиж хүнээс ингээд нэг мөнгө төгрөг шинээр ингээд нэг тийм авах боломжгүй болоод байгаа хүн шиг. Одоо ёстол баригдчихаг байгаа даа гэдэг шиг. Тий. Дахиж одоо тэгж ингээд орж ирэхгүй байгаа байхгүй. Энэ үзэж чаад дээшээ харж орж ирэх юм бол мөнгөнүүд энэ хүн дээр ингээд орж ирэх гээд байгаа ингээд орж ирж исэн байгаа. Гэтэл одоо бол орж ирэхээ болцсон гэж хэлээд байгаа байхгүй юу? Дахиж нэмэгдэж орж ирэхээ болчиход байна гэсэн санаа байна. За бас тэгэхээр их тийм сонин юм байна да тий.
За тэгэхээр магадгүй ёстой нөгөө нэг хэрэв үнэхээр тийм давхар залилсан залилуулсан юмд орооцлогдсон бол одоо магадгүй нөгөө хууль дүрм журмын дагуу шийдэгдэх асуудал байж магадгүй тийм шүүх мөх янз янзын өргөдөл бичиг цаас өгөх. За тэгээд нэг хохирогч нь өөрөө болцсон энэ төр. За энэ дэр нэг юм. Хоёрдугаар дахь нэг бас нэг давхар сонголт байгаад байгаа нь энэ хайр сэтгэлийн харьцаа холбоотой хүндээ мөнгө өгөөд нэг ингээд байсан хүндээ ч юм уу. Тэгээд нөгөөх нь ингээд яц нэг ийм хоёр төрлийн энержи бол бүр хүчтэйгээр орж ирээд байна л да. Тийм. Тэгэхээр магадгүй нь хоёрдугаар картыг олон хүн сонгох юм байгаа зү. За Nine of Pentacles. Энэ хайр нь ганц гайгүй. Энэ world ч бас аятайхан тий. За Nine of Pentacles болохоор орлого олох тийм тэр хүн орлого олох чадвартай. Уул нь хөрөнгө санхүүгийн боломжтой хүн гэдгийг илтгэхэд байна. Шинээр нэмэгдэж орж ирэхгүй байгаа ч гэсэн магадгүй одоо энэ ийм хэмжээнд очих хүртлээр бас овоо хэдэн хүн амтнаас авч авцсан юм байгаа зү бодвол. Тэгэхээр яг төлийг ивэл төлөх боломжтой хүнийг илэрхийлэх гээд байгаа байхгүй. Бүр нөгөө нэг юмгүй хүнийг биш. Мөнгөтэй төрөхтэй боломжтой хэрнээ төлөхгүй байгаа хүнийг. Тэгэхээр магадгүй нөгөө ёстой нөгөө хууль шүүхийн байгууллагын гиснээрээ та гаргуулад авах боломжтой байж магадгүй. За тэгэхээр тэр мөнгөтэй хүн байна шүү. Тэгэхээр айхтар ингээ зүгээр л нөгөө нэг авчаад өгөхгүй байх сэтгэлтэй л хүн гэсэн үг. Тэгээд энэ world үзрээр юу хэлэх гээд юм хэр нэг юм төгсгөл дуусж байгааг цикл хаагдж байгаад асуудал шийдэгдэж байгааг хэлж байгаа шүү бас. За тэгэхээр ямар ч гэсэн энэ үр төлбөртэй авлага өглөгтэй чинь холбоотой асуудал нэг талдаа бол шийдэгдэнэ гэж хэлж байна. Хугацааны үед юу гэж юм Two of Pentacles гэхээр энэ хүн одоо нөгөө өстө мөнгө тийш нэг нааш нэг цааш нэг гэдэг ингээд одоо нөгөө юу гэх юм зохицуулаад байна гэсэн үг байхгүй юу? Нэг өрийг нэгээс нь авч нөгөөд нь өгөх. За жишээ нь өртөө олон хүмүүс байдсан бол тэрнээс авч энд өгөх. Одоо нэг урд тормоогоор хой тормоогоо нөгөх асуудал бас нэгдүгürt энэ хүнд байна. Хоёрдугаарт болохоор яаж ийн гэхээр нөгөө одоо харьцаа холбоотой илүү нөгөө нэг энэ магадгүй шүүх цагтаа гэдэг ингэсэн хүнд нь аргалж зохицуулаад өгöd байгаа ч гэж магадгүй. Зааж яхан чимээгүй шиг байгааг нь ингээд тоохгүй орхиод байгаа ч юм уу. Тэр нэг ямар ч гэсэн нэг тийм шинээр нэмэгдэж мөнгө орж ирэхгүй тэгхтэй боломжтой хүний хилээдэ шүү. Тэгэхээр хэрв аваагүй нэг харзнаад хөдлөхгүй байгаад байгаа бол энэ хүн дээр үйлдэл хийх хэрэгтэй. Тий. Одоо өргөдөл бичиг цаасаа тэр хэрв тий. Хэрв олон нийтийн юмд хамрагдаад одоо магадгүй нэг залилан луур маягийн юмд хамрагдсан бол би ч бас нэг хохирогчноо гэдгээ мэдээлээд одоо тэр өргөдөл бичиг баримтаа өгдөг ч юм уу тэр шүүх цагтаад. Хэрв чамтай хайр дурлалын харьцаатай хүн байсан бол энэ хүн өгөх хүндээ бол өгөөд байна шүү. Өөрт чинь л өгөхгүй байгаад байна шүү л гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр арай өөрөөр ярилцсанаа л гэсэн үг болно үстэй тий. Мөнгөгүй гэж хэлээд байгаа бол үгүй ээ мөнгөтэй. Өгөх боломжгүй ээ чамд одоо боломж алга байна. Би ажиллаа л эндээс өгөх боломжгүй байна гэж худлаа яриад байгаа бол үгүй ээ эн чи өгөх хүндээ өгөөд байна л гэж хэлмээр байгаа байхгүй юу? За тэгэхээр авлагтаа бол жоохон даруй үйлдэл хийгээд тийм ясна л дээр болоо тий. Ядаж нөгөө баг сагаар нь ч гэсэн уруулж цуулаад авах бас боломж нь энэ чинь яа гэвэл төлбөр өгөх боломжтой хүн учраас байгаад байна шүү. Өөрөө жоохон нөгөө нэг юу яа жоохон үйл хөдлөл авал гэж хэлмээр л юм шиг байна шүү дээ тий. Жоохон бултаад байна шүү л гэж тий. За trust your feelings. Энэ болохоор чи өөрийнхөө чамд одоо ерөнхийдөө энэ нөхцөл байдлыг яг яагаад байгааг баг ингээ гадралж байгаа гэдэг байхгүй юу тийм чиний бодож байгаа чинь зөвөө. Өөрийнхөө тэр бодож байгаа юмдаа итгээ. Энэ хүний үгэнд биш үйлдэлт нь итгээ. Хүн чинь нөгөө нэг үйлдэлээр нэг байдаг штэ нэг. Хэрвээ чиний хайр дурлалын харьцаа холбоотой хүн бол
Үйлдэл нь бүх юмыг хэлээд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг чиний нэг ийм мэдрэмжээр чи бол энийг мэдээд байгаа шүү дээ л гэдэг байхгүй тий. Тэгэхээр мэдрэмжэндээ итгээ. Тэгээ зүрх сэтгэлээ дагаа. За тэгэхээр энэ хүн чиний мөнгө төргийг өгөх үү эсвэл одоо алга болох уу гэсэн уншлага дээр болохоор холбохоор юу гэж хэлэх гээд байна гэхээр тий. Энэ бусдын амлалт бусдын ч байх уу энэ хүний чамаас өглөхтэй тэр хүний одоо тийм амлаад худлаа яриад байгаагаас нь илүү өөрийнхөө одоо тэр зүүн совин мэдрэмжэндээ итэг гэж хүзрээлээд байгаа байхгүй юу? Тэр чинь өмнө нь шүү. Бодож байгаа чинь чам санагдаж байгаа чинь зөв шүү гэж тийм. Хэрв ямар нэг зүйл буруу санагдаж байвал тэр мэдрэмжийг одоо тоохгүй байж болохгүй гэж. За тэгээ мөнгө төгрөгч нь эргэж орж ирэх эсхээс үл хамааран өөрийн үнц нь хил хязгаараа одоо чухалчлах өөрийгөө нэгсэнтэй хүндэтгэх. Яг энэ дээр болохоор илүү тэр нэг хайр сэтгэлийн харьцаатай хүн дээр онцгойлон давмгаалж мессеж ирээд байна. Ягаад гэвэл энийг чи сонгосон энэ тэр хүний энержи. Энэ сонгосон карт чинь энэ хайртай дуртай гэд өгчихсөн энэ хүн чинь өөрийг чинь жоохон мөнгө санхүүгийн байдлаар ингээд нэг тийм ерөнхийдөө бол нэг шулуухан хэлбэл жоохон ашигласан байдал байгаад байна шүү дээ тийм. Нэг хайр сэтгэлтэй юм шиг одоо сэтгэл бодлыг итгэлийг төрүүлээд гэтэл чиний филингс бол зөв шүү л гэдэг аахгүй юу. За тэгэхээр зүрх сэтгэл чинь аль хизээний хариултыг мэдж байгаа тэрэндээ итгэл гэж хэлж байна. Мөнгө авахгүй орж ирэхгүй гэхээс илүү чи өөрөө бүхнийг мэдж байгаа гэж картууд бол хариулах гэдэг байхгүй юу. За ингээд уншлах сонсонд баярлаа. За амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар группийн уншлах хээ. За тэр хүн мөнгөийг чинь одоо ер нь өгөх хүсэл сэтгэл санаа байна уу? Одоо тэр хүний одоогийн байж байгаа нөхцөл байдал нь ер нь ямархуу байна гэдэг үздэг. За. Энэ бол те энэ залуу. За нэг эрэгтэй хүн л одоо мөнгөийг чинь авсан бол та юмдаг удаа гэдэг шиг. Тэгээд энэ үнэг гэсэн карт гарч ирж. Энэ бол нэлийн овжин залтай хүний хэлж байгаа шүү. Тэгээд залуу эрэгтэй хүн байх гэдэг шиг. За нас бол хамаагүй л дээ. Ерөнхийдөө эрэгтэй хүний энерги. Тий. Нэлийн тийм одоо үнэг залтай амт юм зү тий. Нэр чөлөөлтөхгүй одоо бод нар надаарч тайлуулахгүй одоо ингээд хараад шууд ойлгоно дөө. За три гэдэг нь бол нэлийн удаан хугацаанд сунжирсан байж магадгүй. Аваад их удаж байгаа. За пиш бол угаасаа мөнгө төгрөг эд баялагийг илэрхийлдэг. Зөвхөн ерөөсөө мөнгийг илэрхийлж байгаа. За тэгээд тэр нэг эрэгтэй хүн бол харсаар байдлаа да тийм нэг ийм залуу эрэгтэй хүн байна. За two of swords. Энэ хүн одоо нэг тийм юу гэх юм бэ? Өгөхгүй ерөөсөө боддогчгүй гэсэн үг. Шийддэгчгүй. Заримдаа нэг тийм одоо өгье гэж нэг бодоол заримдаа одоо өгөхгүй ч байж магадгүй гэл ингээл одоо ерөөс ингээд дунд нь хэргэлзээд байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Тэг яагаад ингэж хэргэлзэж байгаа юм бол нэрээ сонио юм те? Нэг болохоор өгчмөр юм шиг санаа. Нэг бол өгмөргүй юм шиг одоо нэг тийм эргэлзээтэй. Эргэлзнэ гэдэг чинь өгөөл өгье гэсэн мөнгө байгаа л гэсэн санаа шүү дээ. Ер нь бол. За Four of Wands. Магадгүй энэ мөнгө төрөнийхөө талаар одоо нөгөө уулзаж, ярилцаж тохиролцоо гарч ирж магадгүй гэдэг. Тий. За тэдийд үгүй инги одоо яг гэл одоо яваад ямар нэгэн байдлаар нэг юм уулзалтыг хийх гэдэг шиг шүү дээ.
Өөрөө бол тийм санал одоо ямар ч гэсэн тий одоо хэрэг гэрээ хийх контракт хийлгүүгээр мөнгө төрг өгсөн байсан бол жишээ нь одоо нэг бичиг баримтжуулж авъя нэг юу ч гэсэн хизээ чи яг өгөх нэг гар хүлээж үсгийг зурулж авъя юм авъя гэдэг юм нэг иймэрхүү байдлаар одоо яриа өрнөж магадгүй тий. Тэгэхээр энэ хүн магадгүй нөгөө за нэг уулзаадах за илүү нөгөө мөнгө төрөнийхөө тал дээр яри мэри гэхэр жоох ингээд нөгөө нэг тийм бултаа зүхтаад одоо нэг тийм мэдээж энэ харалтаа ингээд нөгөө өөрөө чинь одоо ингээд нэг за нэг уулзаад за илүү нэг нүүр тулаад уулзчихъя учирчээ за тэг чи ингэ чи гэдэг хэрүүс ингээд нүүр бууруулаад байгаад байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Ямар ч гэсэн энэ хүн бол өөрөө за өөрлөч бол холбоо барихгүй байгаа. Тэгээ өөрөө холбоо барьлаа гэхэд ер нь нэг жоохон бухтах зүгтах хандлагатай байгаад байгаа юм шиг байна. Тэр ер нь аль болох хойшлуулаад байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Энэ хүний одоогийн нөхцөл байдал. За тэгэхээр King of Swords. Энд одоо ер нь яг юу хэлэх гээд байна? Гол төлхөр нь л байна л да тий. Мөнгө авахын тулд яг яах вэ гэхээр баримттай ярих, баримт бичигжүүлж авах. Тодорхой хугацаа шаардах. Хатуу одоо байр сууриа илэрхийлэх. За чамаг одоо хэрэг өгөхгүй бол одоо би эргэлцэхгүй шүү. Яг тэдэн сарын тэдний өдөр гэхэд өөрийг чинь шууд одоо шүүх цагдаагийн байгууллагад өгөөд шууд энгийн шүү гэсэн маягийн ийм юм хийвэл энэ хүнээс авах боломжтой гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Нэгсэндээ жоохон байр сууриа өвчтөрхөн илэрхийлэх. Тэгэхгүй бол ингээл залтай болдод зүгтаад залгалаа уцаа авахгүй мессеж хүчлээ хариу өгөхгүй. Ер нь л өөртөө ч нүүр тулахыг хүсэхгүй байгаа. А тэгэхээр өөрөө нэг ямарваа нэгэн байдлаар ингэж нэг уулзын учраа гэж нэг газар ингээд за тэрэн дээр гар хөлөөгийнх нь үсгийг за тэдэн сарын тэдний өдөр яг тэгэж өгнө. Ингээд тэгнэ гэсэн гар хөлийн үсгийнх нь ингээд зуруулаад баталгаажуулж баримтжуулж аваад за хэрв тэхгүй бол одоо нэг шүүх цагдаагийн байгууллагад шууд өгөө шүү. Ямар ч хэрэгцээ авахгүй шүү. Би санууллаа шүү гэдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү байдлаар энэ хүнтэй харьцах юм бол бас нэгсэндээ энэ хүн өгөхгүй байх уу гэдэг ингээ эргэлзээд байгаа хүн байхгүй юу? Нэгсэндээ жоохон айлгуул гэх юм уу жоохон сүрдүүлэл өгөх чинь байгаад байгаа учраас. А тэгэхгүйгээл тэгэл нэг ингээд залхатаад залжиндаад ингээд зүхтаад ингээд яваад байгаа юм байхгүй юу? Өхийг хүсэхгүй байгаа. Сунжруулаад айгүй урт удаан сунжруулсныг хэлээд байгаа шүү энэ. 3 card. За тэгэхээр өөрийнхөө байр суурийг хатуухан илэрхийлэх хэрэгтэй юм шиг байна да тийм. Тэгсний эцсийн үр дүн нь энд байгаа. Бөөнд нь авдгүй маа гэхэд ядаж хэсэгчлэн авах тийм. Багуугаар навч эхлэхийг хэлээд байгаа байхгүй юу? Ингэж тохиролцсны үндсэн дээр. Тэгэхээр тийм боломж бол байна шүү. Тэгэж өгөх магадлал энэ хүнд байна шүү. Нэг хүмүүсийн бөөнд нь маа гэд бөөнд нь өвдгөө маа гэхэд өөрөө энэ хүнийг жоох ингэж одоо нэг шахаанд оруулж ингэснээрээ өөрт чинь энэ хүн ядчил багаар нь өгнө. Жохон хугацаа авч магадгүй. Тэгтээ багаар нь ч гэсэн өгөх хүн байна. Мөнгөгүй биш мөнгөтэй боломжтой байна. За тэгэхээр хурдан бүр өөрөө сайн дураараа авчираад өгчих энерги бол угаасаа байхгүй гэдгийг тодорхой хэлж байна. Залтай хүн урдаан сунжруулж байгаа гэдгийг хэлээд байгаа учраас одоо нөгөө өөрөө чинь харьцах арга барил техникийг өөрчилж харьцахыг л одоо нэгсэндээ хөзөр бол хэлээд байна л да тий. За тэгэхээр хүлээгээд суугаад бол хэрэггүй. Өөрийнхөө байр суурийг хүчтэйгээр илэрхийлээ. Шаардлагатай үйлдэлийг хий гэж хэлдэг байхгүй юу? За wild and wonderful гэдэг энэ карт болохоор юу хэлж байна? Яг энэ дээр бичсэн үгсийг орчуулах юм бол юу гэх гээд байна гэхээр яагаад зөвхөн бодит байдалд хязгаарлалтанд анхаарах ёстой гэж том өөрчлөлт гайхамшигт эргэлтүүд үргэлж логик тайлбартай байдаггүй гэж байгаа байхгүй юу? Тайлбарлахад бэрх санаанд оронгүй зүйлс өдөр бүр тохиолддог гэдэг юмыг хэлээд байгаа. За тэгэхээр энэ мөнгөний уншлагатай чинь яаж холбох вэ гэхээр тий
тултж байгаа. Мөнгөтэй, эрэгтэй хүн, хатуу байр суурь. Аажмаар шийдэгднэ гэдэг ингээд энэ картуудыг ингээд энэнтэй холбоё л доо. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал нь бол төвөгтэй, үнэхээр төвөгтэй байгаа ч гэсэн тийм одоо хэсэгчлэн буцааж өгөх бол тийм юм руу та ингээд нэг авчирч чаднаа. Гэж л ерөөсөө хэлэх гээд байна. Өөрөө бол олон жил ч байх үү одоо мэдэхгүй ямар хугацааг мэдэхгүй өөрөө чинь хувьд ер нь удсан гэдэг байгаа учраас энэ нөхцөл байдал бол одоо бүр мухардцсан одоо бүр боломжгүй юм шиг те одоо санагдаж байгаа бол яг одоогийн байгаа бодит тэр нэг боломжгүй юм шиг санагдаж байгаагаар чинь дуусах алавгүй гэдэг байхгүй юу? Хорвоо ертөнц болохоор чамд логикоос давсан байдлаар асуудлыг шийдэхийг хэлээд байна. Энэ байж болох байдлаас илүү асуудлыг ямарваа нэгэн байдлаар авчирч аргалж тэр хүнд одоо нөгөө тодорхой ингэж нэг гар үлээсгээс баталгаажуулж ав гэж хэлээд байгаа шүү дээ. Чи одоо нэг муугар хэлэх юм бол баг зарим нь дарамтлах гэдэг байгаа юм биш үү? Юм авахын тулд зарим нь тий жоохон айлг дарамтлах гэж хэлэх гээд байгаа юм шиг. Баг нэг талдаа зарим хүмүүсийг бол тийм юм бай. Яг үнэндээ энергийн дэр нь бол байгаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ нэг залжин хүнийг ч одоо айлгахгүй бол энэ үнэг шиг залжин хүмүүс аймхай байдаг шүү дээ. Яг цаг дээрээ толвол тийм зөрөгтэй одоо баавга шиг ч юм уу чон шиг амтан биш үнэг шиг амтан байхгүй юу? Тэгэхээр үнэг тийм одоо хүчтэй үнэхээр тийм хүчтэй хүн амтан мөн үү? Гүү шүү дээ. Жохон сүрдүүл бол аймхай амтан байх шүү дээ. Залтай л болохоос шүү. За зарим хүмүүст тиймэрхүү юм хэрэгтэй байх шиг байна. За тэгсэн гэлээгээд нэг буруу муу юм бол мэдээж хийж болохгүй. Тийм бичиг баримтан дээр баталгаажуулж ингэж гар хөлийн өсгийг нь зурулж тэгээд ингээд нэг цаг хугацааг тодорхой ингэж болгол гэж хэлээд байна. За тэгснээрээ бол танд бас боломж бол бас байхгүй биш ядаж багаар нь ч гэсэн авах боломж байна гэдэг. Энэ тэгэхээр их нэг тийм бага мөнгө биш бах энийг сонсох хүмүүс. Бага мөнгө бол одоо энэ урт удаан хугацаанд бас тийм. Тэгэхээр бас мөнгөний тоо хэмжээ бас баггүй юм шиг нэг тийм. За гайхамшиг үргэлж төлөвлөгөөний дагуу биш хамгийн санаанд оромгүй үед ирдэг. За энийг ийм сонин мессеж үгийг энэ карт хэлээд байгаа байхгүй гайхамшиг үргэлж логиктой төлөвлөгөөтэй байх алавгүй хамгийн санаанд оромгүй байдлаар ирдэг гэж хэлж шүү. За энийг тэгээд өөрөөсийнхөө нөхцөл байдал дээр тааруулж ойлгож сонсоорой. За ингээд уншлаг хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье. Bye bye.